The snuff bottle is an inseparable part of the history and culture of the Mongolian people. The bottles are briefly exchanged as an expression of greeting between Mongolian men upon the meeting. When the other man samples the tobacco snuff the bottle holds, it's seen as worthy sign of the trust. Snuff gained popularity in England after trading for tobacco from America. In the 17th century, ornate snuff bottles became popular with the rich English man. Craftsmen began making them with various precious stones and metals. These laid the foundation for the usage of modern luxurious snuff bottles utilized in Mongolia today. Чулууны бүтэц нэгтршил уг гал нь хаанаас гаралтай геологи ямар шинж тогтцтой тэр болгоны сайн мэдж байж хөөргийг оруулж хийдэг. Энэ хөөрг гэдэг чинь өөрөө их үнд чулуугаар хийгддэг. Бодж игэл өөр хэв загварт оруулаад чулууныхын тогтцыг ашиглаад тэгж хийж ээж энэ хөөрг үнэтэй зэнтэй тоодогдно. Over time, the snuff bottle became an accessory to determine the owner's title, rank, and class. The main materials for Mongolian snuff bottles are coral, mocha stone, chalcedony, jade, crystal, and agate. Энэ чулууч өөрөө байглаас их агуу гой тогтцтой. Нарийн ажиглал одоо их хандны дүрс, уул усны дүрс, магадгүй хүний бас нэг хайртай хурдан хөлгийн зураг ч юм уу, үйл уул, нутгийнх нь уул ч юм уу тийм ээ. Монголын үндэсний ясанд бол үндэсний хэвэдгийн уулан, усан, үүлэн гэсэн 3 хэвэдгийн. Ер нь бол тийм уул усаа их бэлэгдэн, морио их бэлэгдэн. Тэгээд манайхны хөөргөх ёс гэдэг бол мэд амар нутаг орон асуух баяр ёсол тэмдэглэх тэр болгон дээр их мэндийн зөрөөнд хамгийн түрүү хөөрг явж идэг. The most expensive snuff bottles are topped with a cap made of coral. However, the design and skillful use of the natural formation of the stones are considered more important than materials used. Тэгээд сэлбэрүүд бол үндэсний гар аргаар сэлбэрийг бол гар утгаар багжаар сэлбэртэж хийн чулуу гаргадаж судал одоо байгаа тогтцыг ашиглаж гоё хийх юм бол их чамин сайхан болдог. Жишээлхэд энэ дээр ингээ морь зурж ял л та би. Тэгээ энийг бол энэ Азаргын Булган аймгийн нэг хурдан хөлөг байгаа. Булгандаа 5 төр үлсэн. Тэр хурдан хөлгийн хөөргөн дээр хийх гэж надад захиас энэ фото зурганд энэ ч байж байгаа тэр. Тэгэд энийг өөрөө зурж одоо хаана яаж явах вэ? Энэ талбай гоё гарах уу? Яаж аваад тавах уу? Наашаа харагдах уу? Гэсэн байдлаар тэгээд их олон давхрын мэргэжил яваад идэг. The snuff bottles are evaluated based on the imagination and artistic carving of the craftsman. The snuff bag, each Mongolian snuff bottle, is contained as a special snuff bag. The best bags are made using uniquely Mongolian double embroidery stitch. Чулууч өөрөө их урт настай. Одоо тэр бол одоо хэдэн мянган жилээр ч юм уу 900-аад амьдсан бий болсон тийм хатуулаг битээ шүү дээ. Энэ манайханд бол одоо энэ их хүнлэгдээд байгаа хөөрг бол их эрдэнэ чулуунууд байдаг. Одоо шүрэн хөөрг бол их үнэтэй дээгүүр тооцогддог. Энэ шүр өөрөө граммаар үнэлэгддэг. 1 грамм нь одоо 150-аас 270 доллар англи шүр, япон шүр, хэнтхийг шүр энэ төр гэдэг. Шүр гэдэг юм чи ер нь ихэнхдээ толгойд ордог. Их томоор олдос багтай. Томоор олдж байгаа учраас шүрэн хөөрг үнэтэй байхгүй.